За сайн байна уу? Сайн байна уу? За аль сургуулийн оюутан бэ? Би Монгол Германы хамтарсан Shift Mathematics технологийн сургуулийн оюутан маа. Одоо 2 дугаар курсд сурдаг. Өөрөөс чи юм асуух гэсэн магадлал итгэмжлэл гэж юу сонсч ирсэн үү? Сонсч ирсэн бол яг юу гэж боддог вэ? Яг юу вэ? Сонслог яах вэ? Магадлал итгэмжлэл гэдэг нь болохоор тухайн сургуулийн байгууллагын чанарын стандартыг олон улсын шинжээчид бас үнэлээд за тухайн байгууллагад бас баталгаажуулж өгсөн гэрчлэгээ гэж бас үздэг. Тэгээд миний хувьд болохоор энэ бол их сургуулийн дэд байгууллагуудын бас нэрийн хуудас гэж бас үздэг. За тэгэхээр танаас сургууль ер нь хөтөлбөрүүд магадлал итгэмжлэгдсэн үү? Итгэмжлэгдсэн. За манай сургууль болохоор 2019 онд Аквин байгууллагаар магадлал итгэмжлүүлжсэн. Энэ болохоор Европын сургуулийн дэд байгууллагын чанарын стандартаар итгэмжлэгдсэн. За дараа нь болохоор үндэсний магадлал итгэмжлэлийн байгууллагын хэмжээнд за мөн сая сүүлд 2024 онд бас Асин академиар бас бүх хөтөлбөр магадлал итгэмжлүүлсэн бас анхны сургуулиасан байгаа. Тэгэхээр би бас сургуулиар маш их бахархдаг. Тэгэхээр энэ талаар мэдээлэлтэй байгаа. За баярлалаа. Тэгвэл ингээд магадлал итгэмжлэгдсэн яг энэ олон улсад бүр магадлал итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр сурахын давуу тал нь оюутан хүний хувьд яг юу юм бол? Мэдээж төгсөөд ажлын байрын боломжууд бас маш өргөн цар хүрээтэй байдаг. За мөн дээрэс нь бид дээшээ дэвшин суралцахад бас олон улсад бүрэн нээлттэй болж байгаа. За тэгээд суралцах хугацаанд чанарын хувьд, стандартын хувьд, хөтөлбөрийн хувьд, лаборатори тэгээд суралцах бүх орчиноороо бидэд бас олон улсын дэвшин суралцж байгаадаа маш их баяртай байдаг. За мөн дээрэс нь англи хэл дээр учраас бас олон улсын хэмжээнд дэлхийн хэмжээний инженерүүд бэлтгэдэг онцлогтой учраас бид сургуулийн чанараар маш их бахархдаг байгаа. За баярлалаа, амжилт хүсье. За баярлалаа. За сайн байна уу? Сайн байна уу? За аль сургуулийн оюутан бэ? Би үндэсний Балаамлал сургуулийн цэргийн нэгцэнтэй сургуулийн ерөнхий зэргийн танхимын ерөнхий зэргийн команд мэргэжлийн 20 дугаар тамшаа суралцдаг. Сонсогч байгаль бүр өгтөгч байна. Өөрөөс чи юм асуух гэсэн магадлал итгэмжлэлгийг сонсч ирсэн үү? Сонсч ирсэн бол яг юу гэж боддог вэ? Магадлал итгэмжлэл гэдэг нь ер нь бол нийгмийн болон сургуулийн байгууллага сурвалжлагчтай давуу талтай ер нь бол байдаг гэж ойлгодог. Тэгээд ер нь бол сурвалжлагчтай давуу тал гэх юм бол гадаадын болон төрийн тэтгэлэгт ер нь бол хамрагддаг. Тэгээд төрөөс ямар нэгэн зээл янз бүрийн юм дээр ер нь бол хамрагдах, цалингийн ямар нэг хүн урамшуулт хамрагдах боломжтой гэж. За тэгэхээр танай сургуулийн хувьд хэдэн удаа магадлал итгэмжлэгдсэн бэ? Хөтөлбөрүүд нь ер нь магадлал итгэмжлэгдсэн үү? Энэ талаар мэдээлэл байгаа юу? Манай сургууль нь 2024 онд боловсролын магадлал итгэмжлэл үндэсний зөвлөлт ер нь бол 4 дахь удаа хамрагдсан. Тэгээ 10 жилийн хугацаатай ер нь бол магадлал итгэмжлэгдсэн сургууль болгон бодлогдсон. Хөтөлбөрүүдээс нь магадлал итгэмжлэгдсэн хөтөлбөрүүд ер нь байгаа юу? Хөтөлбөрүүдээс гэвэл 6 хөтөлбөр байгаа. Үүнд нь болохоор иргэний 4, иргэний 2, цэргийн 4 гэж байгаа. Цэргэнд нь болохоор ерөнхий зэргийн команд, радиотехникийн команд, тэгээд артиллерийн команд, мөн цэргийн холбооны инженер. Тэгэхээр ер нь маш сайн мэдээлэлтэй юм байна шүү дээ, тий. Тэгэхээр хамгийн гол нь одоо яг ингээд магадлал итгэмжлэгдсэн сургууль болон хөтөлбөрөөр сурахад яг оюутан хүний хувьд яг давуу тал нь юу болж өгдөг вэ? Давуу тал нь гэх юм бол ер нь сургуулиас ийм хөнгөлөлтийн урамшуулалт хамрагддаг, цалингийн нэмэгдэлт хамрагддаг. Тэгээд ер нь бол гадаад ихтэй сургуулиуд бас дэвшин суралцах боломж нэгддэг. За баярлалаа. Баярлалаа. Боловсролын шинжилэл 2026. Боловсролын магадлал итгэмжлэх үндэсний зөвлөл.